Тэгэхээр өмнө нь ч гэсэн одоо ч гэсэн прокурорын байгууллагын гэмт хэрэгтэд тэмцэх асуудал бол прокурорын байгууллагын үндсэн чиг үүрэг. Энэ үүргээ хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг нь бол энэ мөнгө угаах гэмт хэрэгтэд тэмцэх асуудал байгаа байхгүй юу? Прокурорын байгууллага одоо энэ гэмт хэрэгтэд тэмцэх ажлаа бас нэг шинэ ухааны үндсэлтэй, судалгаатай, оновчтой, ард түмний хүсэмжил, шударга ёсны хүсэмжилд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулах энэ шаардлагад бол энэ одоо хурал бол бас чиглэж байна гэж би бол ойлгож байна. Тэгэхээр ер нь прокурорын байгууллагын бас үндсэн гол зорилго бол юу байдаг вэ гэхээр нэг ч гэмт хэрэгтнийг толгойг нь илж ял хэлтрүүлэхгүй, ихсэн мөртлөө хүнийг хилмигдүүлэхгүй, хүний эрхийг хангаж энэ замаар бол яллах цагаатгах хандлагыг аль алийн дэгш барьж иж сая одоо нийгэмд шударга ёсыг, хууль ёсыг сахиулах үүргээ биелүүлдэг ийм учиртай байгууллага. Тэгэхээр энэ дотор бол энэ мөнгө угаах гэмт хэрэг бол тэр эрүүгийн хуулийн, эрүүгийн гэмт хэргийн бас нэг сэтгэл зовоосон, тийм одоо анхаарал татсан, тулгамдсан асуудал байгаа учраас энд одоо маш шинжлэх ухаанчаар хандаж зөв ойлголтыг төлөвшүүлэхэд энэ удаагийн хурал чиглэж байна гэж ойлгож байна. Бас олон чухал илтгэлүүдийг бид сонслоо.